За сайн байцгаана уу? Хятадаас бэлгүүн Америкаас даана, Монголоос хасаа миний бие оролцдог гадаад дотоодын 7 хоногийн шинжлэх ухааны мэдээг хүргэдэг галуу шоу нэвтрүүлэг инхүү эхэлж байна. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр аялалтай бонд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Apex Capital үнцасны компани болон энгийн бөгөөд төгс хадгалаа бооройтой Японы Roto компани оролцож байна. За уг нэвтрүүлэг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 хос төлгөөн мөн YouTube сувгуудаар тус цацагдж байна. За, сайн байцгаана хоёроо. Сайн уу. Юу вэ да? Монголоор юу вэ? Ойрд Монгол юмар санагдаад байна шүү дээ. Монголд тест хүйтэн болол тэгэл одоо өвл айс вэ гэж хэлж штэ. Нэг ахтар. За түүл авчихгүй. Ханиад том айгүй ихтэй байна. Тиймэрхүү л байна да. За, яг уу надаас эхлэх үү? За тэгээд хайчлуу давуулаад ялагдсан эхлэх үү? Гурван хүн хайчлуу давуудсан уу гэсэн. Хоёр хүн алга тэнгэрдэг шиг тийм. За энэ удаад би болохоор нэг 3 төрлийн мэдээ бэлдээд аваад ирсэн байна. Тэгээ чадхаараа яриад дуусгачих. За нэг нь болохоор 1 сая жилийн өмнөх хүний гавл олдсон байна. За ер нь бол 1 сая жилийн өмнөх хүний гавл гэхэр нэлээд өрмөц хүчрхалтай сонсогдож байгаа. Бараг анхны хүний. За нөгөөх мэдээлэл нь болохоор энэ GPT Pulse гэдэг OpenAI компани шинэ бүтээгдэхүүн байгаа. За өөр 6100 кубиттэй ийм command компьютерийн тухай ийм сонирхолтой мэдээллүүдийг чирж авчирсан байна. За эхнээс нь явчих. За юу болсон бэ гэхээр ер нь 1990 оны үед болохоор энэ хятадын одоо манай бэлгүүний сууж байгаа бүгд найрамдах хятад ард улсын Хубэй гэдэг мууч байдаг. Хажууд гэдэг мууч болохоор ланжаууд нь суудаг тийм. Гансун Хубэй гэдэг мууч мууч уу энэ? Тийм мууч. За энэ мууч дотор болохоор нэг юм эртний хүний тийм гавл олдож исэн. Тэрийг нь ялтар Юншан 2 буюу одоо Юншан хүн гэж нэрлэдэг. Ийм одоо хүний гавл олж исэн байна. Гэхдээ саяхан одоо энэ 1990 оны үед олдсон тэр гавлыг сая ингээд нэг юм тоон аргаар сэргээж үтсэн чинь 940 мянгаас 1.1 сая жилийн өмнөх одоо хүний гавл байна гэдэг ийм үр дүн гарч ирсэн. Вау. За энэ мэдээллийг бол 2025 оны 9 сарын 25-нд Science гэх сэтгүүлдэр хэвлэсэн баг. За энэ бол зөвхөн нэлээд бүүн болоод нэг археологчид, антропологчдын дунд бөөн хэрүүл маргаан зодон үүсгэсэн. За яагаад одоо энэ хэрүүл маргаан зодон болдог талаар хэдүүлээ нэг жоох ярилцъя. За анх Homo erectus гэж бодож ирсэн юм. 1990 онд олцоод за энэ Homo erectus-ийн гавл байна гэдээ ерөнхийдөө бодож лээсэн юм байна л та. Гэтэл Homo erectus гэдэг бол нэлээд ер нь хүн үүсгэхээс өмнө хүний үүслийн өмнөх үе шат энэ төр гэж нэрлээд байдаг. Одоо нэгэсэндээ хүн анх хоёр хөл дээрээ босоод багаж хэрэгсэл хэрэгжилж эхлэх үеийг бол Homo erectus гэж нэрлэдэг шүү дээ. За тэгээд сүүлд бүр ингээд наривчилсан CT гэдэг одоо компьютерийн томографийн аргаар судлаад тэгээд дээрээс нь нэмэлтээр дахиж одоо бүр орчин үеийн дижитал одоо сэргээлтийн аргаар судлаад үтсэн чинь энэ бол ерөөсөө энэ Homo erectus биш Homo longi буюу одоо энэ лун хүн гэж нэрлэдэг ийм хүн болж таарсан. За энэ хүмүүсийг чинь нэг хаанаас олдсон, яаж олдсон гэдгээс нь шалтгаалаад лун хүн, инээ тэрэ хүн гэдэг нэг алтай хүн энэ төр гэд нэрлэлцдэг иймэрхүү тал байдаг те. За энэ Homo longi гэдэг хүн одоо ямар учиртай юу юм бэ? Ерөөсөө өмнө сонсож байгааг Homo neanderthal, Homo sapiens, Homo erectus гэж сонсож байсан болохоос Homo longi гэж би бол анх удаа сонссон чинь энэ бол бидэртээ буюу одоо манай монголчуудтай бас нэлээд ойролцоо байх магадaltaй нэг тийм төрлөختөн байгаа даа. Төрлөختөн гэх юм уу бас хүн гэж ярьдаг те. Одоо ийм хүний нэг өөр төрөл энэ төр гэж байх боломжтой Неандертал гэдэг шиг. За хүний өвгдөөс Homo гэдэг нэг юм одоо юу байна л да. Дээдсүүд манай дээдсүүд. За Homo гэдэг нь болохоор нэлээд тийм сарамгчин талын хүний одоо өвгдөөс байдаг нэг одоо бич талын гэх юм уу те. Ийм төрөл нь болохоор хоёр салаад тийм Homo antecessor гэх юм уу? Одоо antecessor гэх юм байна л да. Анхдагч гэдэг утгатай ийм хүн. Одоо хамгийн анхны ер нь олдож исэн хүн дүрстэй ийм амтэн гэх юм уу хүн гэх юм одоо олдож исэн байна. Хоёр одоо сая гаруй жилийн өмнөхөр тэгж таамаглаж исэн. Ер нь бол сая гаруй жилийн өмнө хамгийн анхны одоо энэ хүн дүрстэй Homo antecessor байж исэн байна. Энэ төр гэж жоохон таамаглаж исэн. За нөгөө хоёр салсан гэсэн чинь Homo чинь Homo нөгөө нэг мөчр нь одоо энэ Homo antecessor-ийн нөгөө мөчр нь болохоор дахиад хоёр салсан юм байна. За дахиад хоёр салахтаа болохоор одоо нэг мөчр нь бол одоо бидний мэддэг үе одоо бид нар Homo sapiens.
За энэ нөгөө мөчр нь болохоор бас дахиад 2 салсан юм. За энэ ямар 2 салаа болсон бэ гэхээр Homo neanderthal болон Homo longi гэж 2 төрөл болж салж ирсэн байна. За тэгэхээр одоо бидний нөгөө нэг Homo longi гэж юу хүн бэлээ гэхээр энэ Homo neanderthal, Homo longi хоёр нь болохоор Homo sapiens-с салсан юм 2 мөчрийн нэг нь дахид салахдаа Homo longi, Homo neanderthal бол салсан гэсэн. Тэгэхээр ер нь бол Homo neanderthal-тай нэлээд одоо төстэй дүү Homo sapiens-с илүү Homo neanderthal талын тийм төрлөختөн болж хүн болж таарж байгаа юм л да. За энэ Homo longi-гийн анхны олдор нь болохоор 2008 он Алтай нуруунд байдаг энэ Денисовын агуу гэдэг нэг газар солдож ирсэн. Денисов гэдэг хүн 18 дахь зуунд тэр агуу дотор амьдарч ирсэн болохоор нэг юм христийн лам байсан юм шиг үлээ. За тэгээ тэр хүн амьдарч ирсэн болохоор Денисовын агуу гэж нэрлэдэг. Үнээр ихтэй одоо энд манай Алтай хүмүүс амьдарч ирсэн байх нь байна. За тэндээс нэг тийм сонирхолтой бас мөн одоо энэ гавлын яс олдоод за тухайн гавлын яс нь бол ингээ хамгийн анхны одоо энэ Homo longi-гийн буюу одоо энэ Денисовын агуу хүн. Одоо манай монголчууд бол бас Алтай хүмүүс гэд нэрлэлцдэг тийм. За яг олон улсад ч ер нь л тэгж нэрлэдэг байж магадгүй. Гэхдээ ер нь бол ихэнхдээ Денисовын агуу хүн гэж явцдаг. Ийм олдор болдож ирсэн. За гэтэл одоо сүүлд бол Хятадаас бол нэлээд олон төрлийн одоо энэ Алтай хүнтэй нэг өвгдээц. Одоо Алтай хүний өвг нэгтэй ийм хүмүүс олдсон. Одоо нэгэсэндээ бол тухайн одоо манай Денисовын хүнтэй өвг дээдс нэгтэй ийм маш олон төрлийн хүмүүс одоо Хятадын агуугаас Хятадын нутгаас ингэж олдож исэн болохоор заримд нь бол одоо луун хүн энэ төр гэдэг те одоо Хятадтай холбоотой иймэрхүү нэрнүүдийг өгч исэн байна. За тэгэхээр одоо энэ нэг Хятадаас олдсон саний энэ олдсон энэ хин гэдэг нэртэй үлээ. Юншан 2 гэдэг хүн болон манай Алтай хүн энэ тэрийг бүгдээрингийн нийлүүлээд одоо энэ нэг төрөл болох хэвээр энэ бол Homo longi юм а гэж одоо ингэж нэрлсэн байна. За энэ Homo longi гэдэг нэг юм төрлөختнүүд байж байна. За тэнгууд энэ их сонирхолтой юмнууд одоо гарч иж байгаа. Энэ сүүл болохоор энэ Неандертал болон Денисовын агуу хүний мөчр бол одоо ерөөсөө эн чинь хүнээс салсан гэдгсэн шүү дээ. Homo нэг ancestor тэгэнгүүтээ Homo sapiens болж салж байгаа энэ мөчрүүдийн нэг мөчр нэгээ салахдаа манай хүн болон Неандертал Homo longi гэж салж ирсэн бол энэ салсан мөчр бол нэлээд одоо хэдэн 100 мянган жилийн өмнөх гэж бодож ирсэн. Гэтэл саяны тэр Homo longi-гийн олдсон одоо саяны тэр Хятад олдроос болохоор 1 сая жилийн өмнө байсан гэж одоо энэ Homo longi-г төсөөлж ин гэдэг чинь хүн төрлөختөн бүр эрт өмнө одоо бидний бодож ирсэн хэдэн 100 мянган жил гэж бодож ирсэн чинь бүр сая жил одоо доор хаяж ер нь сая жилийн өмнө бол энэ хүн салсан байна гэж одоо үзэж байгаа цоо шин ийм одоо энэ антрополог судлал болон одоо энэ хүн судалж байгаа хүний түүхийг судалж байгаа энэ түүхэнд бол цоо шин ийм зүйлийг гаргаж ирсэн. За энэ бол өмнө нь бидний бодож ирсэн бодлоос өөр байсан болохоор мэдээж хэрүүл маргаан одоо дагуулах нь ойлгомжтой. За энэ Homo longi дотроос л зөвхөн Алтай хүний ДНК нь олдсон байт юм байна ер нь бол. Одоо бидний мэддэг бол Неандертал гэдэг байгаа чинь уг нь бол яг Homo sapiens биш ч гэсэн Неандерталын ДНК-нууд бол одоо ингэж хүний тэр цэм одоо Европын хүмүүсийн ДНК-гаас бас цуг олддог болохоор ер нь Неандерталууд бол энэ Homo sapiens-тэй цуг нийлээд одоо энэ төрлөختөн болцсон гэдэг иймэрхүү зүйлээ сүүлийн үед давмгаа болсон те үзэл бол яг энтэй адилхан яг энэ Денисовын агуу одоо энэ Homo longi дотроос зөвхөн одоо манай энэ за манай Алтай нуруу гэх юм чадаач. Яг одоогийн яг тэр Денисовын агуу нь бол Оросын нутаг дээр одоо байрлаж байгаа. Гэхдээ бол энэ Алтай нуруунаас гарсан хүмүүс бол монголчуудтай их ойролцоо байх магадaltaй гэж миний хувьд бодоод байгаа. За тэгэхээр Homo longi-нууд дундаас Хятадаас олдсон олдруудаас огт ДНК олдог бол зөвхөн одоо энэ хамгийн анхны олдор болгон Денисовын агуу хүн дотроос Алтай хүний одоо энэ гавлын яснаас ДНК нь олдсон байдаг. Гэхдээ зөвхөн одоо энэ өөрийнх нь ДНК биш нэг митохондрийн ДНК гэж ярьдаг шүү дээ, тийм. Митохондрийн ДНК гэдэг бол энэ чинь бас хүний ДНК-наас багц зэрэг өөр үүдэг. За дээрэс нь маш удаан ингэж сайн хадгалагдаж чаддаг юм ДНК болохоор одоо энүүгээр нь бас тийм энэ хүнтэй тухайн төрлөختнийг хизээ салсан, хизээ байсан гэдгийг мэдэх боломжтой. Бас дээрэс нь бидний одоо митохондри дотор тэдний митохондрийн ДНК байна уугүй юу гэдгийг мэдэх боломжтой. Гэтэл байсан. Одоо нэгсэнд бол хүн одоо бидний өнөөдөр Homo sapiens гэж нэрлэдэг байгаа хүний одоо энэ ДНК дотор энэ Неандертал энэчсэн ДНК байж идэг, Денисовын буюу одоо энэ Homo longi-гийн одоо хүмүүсийн ч ДНК байж идэг. За энэ болохоор нэг маш сонирхолтой асуулт руу бидний хөтлөх нь болохоор хүн яг Африкаас үүссэн үү гэдэг ийм хачирхалтай асуулт байв. Ягаад тэр чинь за нэлээд
огшсон байсан иймэрхүү асуудал ч тийм. Ер нь бол хүн төрөлхтөн Африкаас үссэн гэдэг энэ асуудал одоо сүүлийн үед бол нэлээд хөндөгдөж байгаа. Үгүй маа, үгүй штэ. Тэр динсавын агуун хүн тэр олдоод эхлэнгүүтээ өн чинь зөвхөн одоо Homo sapiens биш юм биш үү дээ энэ гэдэг иймэрхүү асуудлууд нэлээд явагдажсэн бол энэ бол баг худалчин тул баталгаа нь болчихж байгаа гэж ойлгож байна. За ямар ч хэлсэн зөвхөн Африкаас хүндрэлт үүсээг юм байна. Няндартал генчсэн хүнээс олддог, динсавын агуун хүмүүс ч гэсэн хүний генчс одоо биднээс олддог юм чинь энэ хүн гэдэг зүйл нэгт бидний бодож байгаа шиг энэ хэдэн 100 мянган жилийн өмнө биш. Сая жилийн өмнө дор хаяж өмнө үүссэн. За дээрэс нь тухайн үедээ хаасаагүй ингэж үүсээд тэгээ хоорондоо холилдоод өнөөдрийн бидний энэ хүн төрөлхтийг үүсгэсэн гэдэг иймэрхүү одоо дүгнэлт рүү бол бидний хөтлөж байгаа. За мэдээж одоо хуучин өмнөх мэдээлэлтэйгээ ингээд зуралтад байждаг хүмүүс бол энэ дээр бол хэрүүл урал хийх нь ойлгомжтой. Юу яриад байгаа юм даа гэдэг. Би жишээлбэл Монголоос хүн гаралтай гэдэг үзэл байж хахад тэрийг нэг хүн яцаах гэвэл бас юу яриад байгаа гэх нь бас хэл бах л да. Гэхдээ шинжлэх ухаанд бол тийм байдаг бол одоо манай үзэгчид сайн ойлгож байгаа баха. За ямар ч нэг ийм ачирхалтай зүйл болсон байна. Хүн төрөлхтөн бол тэгж хэдэн зуухан жилийн өмнөөс биш. Хэдэн зуухан мянган жилийн өмнөөс хэдэн сая жил за хэдэн сая цаашаа ямар ч дорой сая жилийн өмнөх тийм ийм одоо эртний амьтад болж таарлаа одоо бид хэд бол за иймэрхүү сонирхолтой мэдээлэл Nature Science сэтгүүл дээр ингэж хэвлэгдсэн байна. За дараагийн мэдээ GPT Pulse гэдэг нэртэй тийм одоо юу гарсан шинэ бүтээгдэхүүн 2025 оны 9 сарын 25-нд гарсан. Бас яг энэ Homo нартай адилхан нэг өдөр гарсан байна. OpenAI гэдэг компани үүсдэг. Одоо бидний мэдгээр ChatGPT-г гаргадаг газар шүү дээ тий. Тэд нар бол ChatGPT Pulse гэдэг нэг юм нэртэй цоо шинэ үйлчлэл GPT Pulse шүү. Ийм үйлчлэл гаргасан баг. За энэ үйлчлэл болохоор яг онцолж өөртөө хэлж байгаа нь ийм байгаа. Бид нар өмнө нь дандаа л GPT рүү очиж асуулт асуух гэж өөртөө ордог байсан бол энэ удаа GPT өөрөө одоо энэ чатыг эхлүүлнэ гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бид нар өмнө дандаа л өөртөө чат эхлүүлдэг байсан бол GPT Pulse л өөрөө тань руу орж ирнэ те. Өөрөө тань руу хурж ирээд энэ өнөөдөр яах чинь та гэдээ одоо ерөнхийдөө чатыг бол өөрөө эхлүүлдэг болж байгаа. За энэ юугаар тийм онцлог юм те яахаар энэ чинь тийм мэдээ болохоор юм зүйл болчтой энэ нэг олигтой зүйл юм биш юм биш зүгээр хүн биш зүгээр ChatGPT-ийн чат эхлүүлэхээр тийм онц юм юу байгаа юм гэхээр энэ хүн өөрөө яг асуулт асууж эхлүүлэхээр нэлээд буруу юм эхэлдэг юм байна л да. Нөө нэг ямар асуулт асуухаас ямар хариулт ирэх нь бол тодорхой байдэн шүү дээ. Тэгсэн чи ярина. Тэ хүмүүс өөрсдийнхөө оюуны хүрээнд өөрсдийнхөө мэдлэг мэдрэмжийн хүрээнд ингэж асуулт асуухад хиймэл оюухан зөвхөн тэр асуултанд хариулаад дуусчдаг. Нэг өсөндөө үнэхээр тэр хүний хүсэж байгаа зүйл мөн үү? Тэр хүн үнэхээр асуултаа зөв асууж ийнэ өнтер гэдэг ерөөсө хамаагүй байхгүйгээр хиймэл оюухан бол нэг амын дагуулна. За тэгээд ерөөсө ингээл тийштэй ямар гоё асуулт вэ гээл ингээд дуусчих. За тэгвэл энэ Pulse гэдэг үйлчлэл нь яаж байгаа вэ гэхээр тухайн хувь хүн рүү чиглэсэн. За яг ихний ээлжинд бол про хэрэглэгчд туршилтын байдлаар ашиглаж байгаа. Одоо про хэрэглэгч аягүй үнэтэй энэ өглөө бараг сард $200 төлж байгаа ийм одоо баян хэрэглэгчдэд зориулсан ийм туршилтын хувилбараар гаргасан. За энэ юу гэж байгаа гэхээр хувь хүн рүү чиглэсэн одоо ийм үйлчлэл. За нэгт болохоор таны асуултанд хариулах биш танд асуулт зохиож өгнө. Ер нь та өнөөдөр ямар асуулт надаас асуувал их зохимжтой вэ гэдэг чинь тухайн өдрийн чинь те өгөгдөл дээр толгоорлоо. За юу мурхаагаар яваад байгаа юм хаашаа те. Тийм ер нь бол бараг тиймэрхүү. Гэтэ энд бол нэлээд ноцтой юмуд явж байгаа. Яг тэгэхээр ямар өгөгдөл дээр тулгуурлаж тэр одоо дүгнэлтийг асуултыг гаргаж ингэж аягүй тийм хачин штэ. За одоо жишээл ингэж байгаа юм л да. Миний чатын өгөгдөл гэж байгаа. За яг одоо би ChatGPT-тэйгээ харилцажсэн харилцалтай тэр чатын түүх байна. За дээрээс нь нэмэх нь одоо Google календар холбож болно. За өшөө дээрээс нь одоо эрүүл мэндийн аппликейшнуудыг холбож болно. Gmail-ийг холбож болно. Энэ мэтлэн өөрийн хувийн энэ нууц зүйлсүүдээ OpenAI-тай хуваалцсанаар тухайн өдөр одоо ирсэн мэйлүүд одоо маргааш нь төлөвлөсөн ажлууд болон одоо тухайн ChatGPT-тэй харилцаанууд дээр чинь толгуурлаад яг өглөө босгож ийм картуудыг бэлдсэн байж байна. Нэгсэндээ шүнжэнгөө таны талаар deep research хийн гэсэн үг байхгүй. За энэ нөхөр маргааш яаж магадгүй вэ? За энэ ер нь эн чинь энэ спортын нэг юм өглөө болгон гүгүүд байгаа энэ ер нь ашигтай юм уу ашиггүй юм уу? Энэ юм буруу хоолж ийн үгүй юу гэдэг ч юм уу те. Айлсгүй маргааш энэ нөхөр чи аялд явах гэж байгаа юм чинь би ер нь ингэ шүнжэнгөө судалж байгаад хамгийн хямдхан билетийн сонгоод өгье гэдэг ч юм уу. Ер нь бол таны унтчих хооронд энэ хиймэл оюухан таны талаар ингээд маргаашийн чин талаар ингэж deep research гэдэг чинь нэг гүн судалгаа ингээ хийх гэсэн үг. За тэгээд тэгснийхээ
эцэд бол өглөө босонгууд чинь танд ингээд ийм картуудыг санал болгоно. Тэр нь бол таны одоо авах одоо дарж орох сонирхохоор нэг тийм хачирхалтай зүйлүүд байна гэсэн үг те. Өөний хямдхан гоё билет байна. Альсвал өглөөний одоо хоолоо юу идэх вэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү яг танд зориулсан мэдээллүүдийг гаргаж өгч байгаа юм. За энэ миний мэдээллүүд рүү ороод эхэллээ гэсэн. Одоо нэг хувь хүний AI гэдэг зүйл бол бас нэлээд яригдж байгаа гэсэн ашиглалтанд одоо хэрэглэн орж ирэхгүй байгаадсан одоо personal AI те. Гэтэл энэ бол тийм биш. Ерөөсөн чи cloud дээр суурилсан. Тэгээд дээрэс нь анхны одоо жигнэсээ бодит үйлчлэл болж гарч байгаа гэдэг утгаараа уг нь бол сонирхолтой. Гэхдээ нөгөө талаас энэ чинь хувь хүний мэдээллийн эмзэг байдал гэдэг зүйлд маш ноцтойгоор дээрэс нь бүр cloud руу би өөрийнхөө имэйлүүдийг, чатыг труулна гэж маш тийм одоо ноцтой эмзэг мэдээллийн одоо зөрчил гаргаж байна л да. Зөрчил гэх ашиг юм эмзэг байдал үүсгэж байна. Айц хүү би л аваа юм байна. За тэгэхээр ерөөсөө энэ бол ирээдүйд бол ямар болох хэвээр вэ гэхээр гар утсан дотор нь ажилладаг юм болох хэвээр. Гар утсан дотор ажилладаг болохын тулд нэгт гар утас маань ухаантай илүү лаг хүчтэй болох хэвээр. Хоёрт нөө химэл оюуханууд маань илүү жижиг одоо энэ ресурс дээр одоо энэ юун дээр тулгуурлаад тооцоол дээр тулгуурлаад илүү ухаалаг болох хэвээр гэсэн. За ингийн тулд одоо бидний утас хөгжиж байна. За яг зарим утаснд бол одоо сая 17 iPhone 17 гарлаа шүү дээ. Тэ бүүн болсон тэ. За энэ 17 гэдэг чипэн дотор A19 гэдэг энэ цоошин чип ашиглаж байгаа 17 утсан дотор. Тэрэн дотор цоошин юм бас юм хиймэл оюуханы хурцсуур болон GPU дээрх одоо нейроны хурцсуур гэдэг юм өсрөнгөө лаглаг юмнуудыг бас ингэж шинжилж оруулж ирсэн. Сайжруулж. За эдгээр нь бол одоохондоо бол одоо тий нэг айхтар ухаантай биш ч гэсэн бас яг интернет үед офлайн үед бидний асуултанд хариулах хэмжээний ийм хиймэл оюухануудыг ажиллуулж чадна. За тэгвэл одоо эдгээр хангалттай ухаантай болоод ChatGPT ч юм одоо бусад хиймэл оюуханы одоо энэ бүтээгдэхүүнүүд бидний утсан дотор ороод ирэх юм бол бидний эрүүл мэндийн мэдээлэл, бидний санхүүгийн мэдээлэл юу гэдгийг те бидний бүхэл чухал эмзэг мэдээллүүд рүү өөрсдөө офлайнаар хандаад ямар нэгэн компани клауд руу хуулахгүйгээр бидэрт энэ пулс шиг үйлчлэгийг үзүүлнэ баха гэж одоо найдаж байна. Одоохондоо ийм үйлчлэг бол би авахаас жоохон жиргэж байна. За энэ надад бараг цаг үлдсэнгүүдээ 6000 кубиттэй квант компьютер бас нэгдсэн байли шүү. Caltech-ийн судлаачид бас 6100 кубиттэй квантын компьютер гэж одоо бидний Facebook-ийн нөгөө нэг мэдээллийн эмзэг байдал гэсэн бидний Facebook-ийн чатнууд бидний хамаг мэдээлч одоо ингээд нөгөө нэг хактуулаад нөгөө нэг юу лээ криптографик нь байхгүй болоод ингээд болрох одоо энэ зүйл болж байна гэж нэг талаас харж болно. Аггүй л одоо квантын компьютер ямар мундаг хүчтэй болж байна. 6100 кубит гэдэг бол хангалттай одоо орчин үеийн бараг те ашигтай ажил хийлгэж болохоор хэмжээнд хүрсэн байна гэсэн ийм мэдээлэл 2025 оны 9 сарын 24-нд натур сэтгэлдээр хэвлэгдэжээ. За хэдүүлээ анхныхаа хамтран ажиллагчийг танилцуулчаад цаашаа үргэлжлүүлье. За өнөөдрийн хамтран ажиллагчаар болохоор Apex Capital үн цасны компани ажиллаж байгаа. За аялалтай бонд 2 гэдэг хөтөлбөрийг гаргасан. Нилээн одоо манай нэвтрүүлгээр сүүлийн хэдэн нэвтрүүлгээр бол ярьсан. Тэгээд дээрэс нь одоо энэ дуусч байгаа. 9 сарын одоо 9-өөс эхлээд 9 сарын 31-нд дуустал гэхээр одоо эн чинь юу вэ? Маргааш одоо манай нэвтрүүлэг гараад ганц хоног маргааш нь дуусчих юм биш. Тэгэхээр яарах хэрэгтэй юм биш үү? За энэ юу вэ? Ямар учиртай аялалтай бонд гэж юу юм гээд тэгэхээр аялалтай бонд гэж өмнө нь бол хөтөлбөр гарч ирсэн. Энэ удаа 2 дахь удаа хэрэгжүүлж байгаа болохоор бид нар аялалтай бонд 2 гэж нэрлэдэг байгаа хөтөлбөрийг. За энэ өөрөө та одоо бондонд хөрөнгө оруулаад. За тэгээ бондонд хөрөнгө оруулсан хэмжээгээрээ ийм суглаанд оролцоод тэр суглаагаараа ийм гадаадад аялах боломжтой болж байгаа. За 3 сая оноо авч чадсан хүмүүс дунд болохоор юм урамшууллын тэр оноогоор нь нислэгийн тийз, зочид дуудлал, багц аялал, аяллаа сим карт, аяллаа даатгал, эйрпорт, такси, ресторан, хөтөж болон нэмэлт үйлчлэгүүдийг бүгдээрнгийн өөрөө сонгоод ингээд аялах боломжтой ийм атстан болох боломжтой. За ерөнхийдөө болохоор бондод оруулсан 5 сая төгрөг тутам нэг ширхэг суглаа өгнө. За тэгээд тэр суглаануудаас хамгийн азтай хэрэглэгч маань болохоор өөрөө аяллаа зохион бүтээгээд ингээд аялах нэ. За тэгээд 9 сарын 30-нд одоо дуусчихна. Тэнгүүтээ шууд 10 сарын 2-нд Пүрүүгаар ихт одоо шууд тохирол нь явагдаад азтан тодорчно. Тэгээд аялчихна гэсэн. За тэгээд бондууд нь болохоор 12-оос 18 сарын хугацаатай болохоор баг жил хагас юм хугацаатай юм бондуудыг авчиж байгаа болохоор одоо бидний одоо яалагч болчоод аялаад ингээд явж байгаа хооронд маань нөгөө бонд маань 19-оос 20.5% жилийн өгөөжтэйгээр ингэж өсөж байна. Ийм өндөр хүүгийн ийм өгөөжтэй ийм гайхалтай бүтээгдэхүүнийг ийм бондуудыг санал болгож байгаа. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр танаас юусоо суглаа аваач гээгүй зүгээр та зүгээр бондод хөрөнгө оруулж байгаа.
За тэгвэл бондод хөрөнгө оруулсан хэмжээгээр чинь тань цуглаа гэж байгаа. Тэрнээс л ерөөсө хинч танаас юу ч аваагүй. Та өөрийнхөө л мөнгийг бонд болгож байгаа. Та өөрөө хөрөнгө оруулалт хийж байгаа. За ингээд хөрөнгө оруулалтын анхныхаа алхмыг тавьчихна. За тэгээд таны хөрөнгө бол ингээд дансан дотроо дэрэн доороо ингээд инфляцид идэгдээ байж ахгүй бонд болоод жилийн одоо 19-с 20.5 гэдэг бол та Монголын бор Канаас ч нэрэ ингэж олохгүй дээ ийм өндөр хөвг. Ингэж хүлэгдэж явах хооронд нь одоо мөнгө хүлж явах хооронд чинь гэ өөрөө ингэ сайхан аялаа бүр ингэ зохион байгуулад SIM карта хүртэл өөрөө сонгоод ингэ явах боломжийг манай Apex Capital Insights компани олгож байгаа юм байна. За хөрөнгө оруулалтын одоо энэ хөтөлбөрийн тухай бас дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож байгаа юм бол 7510 75 тиг утсаар холбогдож болно. Мөн bond.apex.imn гээд сайтаар бас ороод авах боломжтой байна лээ. За ингээд та бүхэнд хөрөнгө оруулалтын чинь их аянд одоо болон одоо аялалт чинь тий аян замын тэгээ ерөөл дэвшүүлье. За баярлалаа. За данагийнхаа мэдээлэл орох. За тэгээд би нэг Монголд амар хэрэгтэй нэгэн сонирхолтой шинэ технологийн талаар мэдээ олсон. Гэхдээ Монголд биш Канадад болсон. Тэр нь юу юм гэхэлэр бид нар одоо ингээд хөдөө гадаа ч юм уу нөгөө манай монголч нойлын асуудал айгүй хэцүү байдэн штэ. Нөгөө хөрсний бохирдолтой агуулдаг тэгээ бороо шороо оронгууд нөгөө нэг баас урслаа гэж буян болдсон штэ. Тэгсэн чинь Канадын эрдэмтэд юу хэлсэн бэ гэхэлэр ус хэргэлдэггүй жорлон зохион бүтээсэн. Гэхдээ тэр нь олонгууд мөөгөөр ажилдаг жорлон заяо. Тэр нь яадаг вэ гэхэлэр ерөнхийдөө бол хүний ялагцыг мөөгний үндэс буюу тийм мицели гэдэг зүйлээр бүрсэн хэсэгт оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо нөгөө нөх уах юм бол тухайн нөх нь тэр мицелигээр бүрэгдсэн байна гэсэн үг. Тэгмээд чинь хүн өтгөн шингэнээ оруулангууд тэр мөөг болон бичил биетнүүд нийлээд тэрийг задлаа тижээлэг хүрс болон хувиргадаг гэсэн үг. Тэгэхээр тэнд ямар нэг ус хэрэггүй, цахилгаан хэрэггүй, тэгээ химийн байц хэрэггүй. Тэгээд дээрээс нь тэрхүү мөөг нь одоо тэр мицелийг бүрхүүлнэ. Үнэрний 90% бол дарах чадвартай. Тэгэхээр ерөнхийдөө бол жилд 4 удаа арчилгаа шаарддаг. Тэгээд яг одоо нөгөө энэ танилцуулсан загвар нь болгонд хөгжлийн бэрхшээлтэй бас иргэдэд хэрэглэхэд айгүй тохиромжтой гэхлээр хөдөө гадаа хөгшин хүмүүс ч гэсэн бидэрт айгүй зүгээр байгаад байгаа. Тэгэхээр хими жолонтой харьцуулах юм бол байгаль дээлтэй аюулгүй. Тэгээд нөгөө нэг бас загвар нь амар гоё болохоор харагдах байдлаас амар гоё. За тэгээ ерөнхийдөө бол нөгөө энийг Канадын хаана нэлээд нэг юм ботаникийн хүрээлэнд байршуулад 6-7 хоног турших бодолтой байгаад байгаа. За тэгэнгүүт ерөнхийдөө бол яг тооцоогоор бол хэрвээ энэ жорлон одоо бүтэн жил ажиллах юм бол нэг жорлонгоос штэ 600 литр хөрс тэгээ 200 литр шингэн бордоо гаргаж чадна гэж байгаа. Тэгэхээр хөрсний бохирдол биш бүр эсрэгээрээ хөрсөө борддог, бордоо хийдэг тийм байгальд ээлтэй тийм сонирхолтой жорлон гол туршиж байгаа юм билэ. Тэгээ 9 сарын 26-нд туршина гэсэн. Тэгэхээр одоогоор л өчигдөр юм байна. Тий одоо удахгүй нөгөө үр дүнгээ харьцуулаад хүмүүсийн санал бодыг сонсох байх. Ер нь л айгу зүгээр байгааз. Тэр мөөгийн буцаагаад идэж болд юм бай. Тэрийг нь ургамлал идэх мөөг юм. Ургамлал идэх байх та тий. Ургамлал идэх байх та. Сансарт чинь нөө сансрын хэсэгч чинь өөрсдийнхөө шийсийг дахиж усруулад угаад идэг гэсэн. Тий штэ цэвэршүүлээд тий. Тий. Тэр шиг бас тэгээд манайх шиг нөгөө нэг нүхэн жорлон ихтэй газар бол амар гоё шийдэл болох нь шүү дээ. Тийм байгаад. Тэгээ айгүй бол баг нүхэн жорлондоо тийм мөөгний шинчилсэн жорлон тавингууд хажууд нь тэнцэнээсээ гарсан бордоогоор ногоо тарианаас. Тий штэ бүр тэгэл зүгээр амар гоё амьдрах нь шүү дээ. Тий нэрэ бодсон чинь би бүр энийг нөгөө гэр хороолт хэрэгжүүлчмээр санагдаад. Би одоо хин чи тий амар хэрэгжүүлчихээ мэдээ уншгүй. Анхнаасаа мөөгнүүд л угаасаа боловсруулдаг л байсан билгүү дээ тий. Яг байглаасаа бол. Тийм уулын бид нар аваачаад нөгөө нэг аваачаад ингээд байглаас нь ингээд тусгаарлаа ичгаар чинь тент чинь нөгөө мөөгөнцрүүд нь орж чадахгүй боловсруулж чадахгүй байхаар нь эргүүлэл дэргэн дээрээс нь хийж байгаа юм шүү дээ. Ялгаж байгаад ер нь бараг. Жохон заваа марчлаа sorry. За одоо олонгод би нэг Монголтой холбоотой нэгэн сонирхолтой судалгаа байна. Нөгөө нэг одоо ингээд шинжлэх ухааны мэдээ хайдаг болоод эхлэнгүүд Монголтой мэдээ гаргаад үнэн голоосоо баярлаад бүр шеэрлвэр санагдаад. За тэгсэн чинь нэг Монголд майхан толгойн буршны газ дээр хийсэн нэгэн судалгаа болсон. Тэр нь олонгод манай эртний өмнөх 1500-аас 1000 оны үе буюу тийм хожуу хүрлийн үеийн хүн амын хөдөлгөөнийг судалсан судалгаа. За тэгээ энэ дээр олонгод олон улсын эрдэмтдийн баг хамтарсан. Тэгээ тэрэн дотор нь 2 монгол хүн байсан. Жамин Ом Гантолог, Чимэд Жирүүл Эрдэнэ гэдэг 2 хүн энэхүү судалгааны багт байсан. Энэхүү судалгаа хийсэнд баярлалаа. За яасан бэ гэхлээр айгүй сонирхолтой зүйл болсон. Ерөнхийдөө бол 2
өөр бүлэг хүмүүсийн одоо нутаг хоёр өөр бүлэг нэг нутаг дэвсгэрт амьдардаг болж таарсан. Тэгээд тэрийг нь яаж ингэж нэг нутагт амьдарч байгаа хоёр өөр бүлэг юм бэ гэж ойлгосон чинь баруун талынх нь бүлэг болонгууд ерөнхийдөө бол Төв Монголоор тархан амьдардаг. Тэгээ нөгөө нас барахстай болонгууд баруун хойш нь харуулan оршуулдаг байсан байгаа даа. Тэгээ хүнээ оршуулахдаа булшин тийм нөгөө буган хөшөө гэж байдэн штэ. Тийм буган хөшөө хэрэгсүүрийн цогцлбор хэрэгтэй нэг юм том чулуутай булштай. Эсэргээр зүүн талынх нь олонгууд яасан бэ гэхлээр одоо нас барахстай баруун хойшоогоо биш харин зүүн урагш харуулan оршуулдаг. Тэгээ булш нь олонгууд нэг юм хүний дүртэй чулуутай байсан байгаа. Тэгээ үүнээс нь хараад энэ хоёр ч одоо ингээд хэдий нэг газар амьдарч байсан ч гэсэн ингээ хоёр өөр одоо булшны онцлогтой байна гэдэг чинь хоёр өөр төрлийн хүмүүс байна гэдгийг олсон нэг юм сонирхолтой нийлт алсан. Тэгээ хамгийн гол нь энэхүү хоёр бүлэг 500 жилийн турш генетикийн хувьд тустай байсан гэж байгаа. Тэгэхээр хэдий ойрхон нэг газар амьдардаг байсан, нэг газараа одоо хүмүүсээ оршуулдаг байсан ч гэсэн гэрлэлтийн дүрм нь өөр, нийгмийн зохион байгуулалт нь өөр, тэгээд генетикийн холилдолж ерөөсөө байхгүй байсан гэсэн үг. Хоорондоо дайтдаггүй байсан юм бах та тий. Харин мэдгүй. Тэгэхээр иргэд бол соёлын зэрэгцээ оршуул заавал тийм одоо хоорондоо генетикийн нэгдэлт хүрдэггүй гэдгийг баталсан нэг юм сонирхолтой судалгаа манай Монголоос олцаа. За би бүр маш тавч болоо гэж. Гэтэ нэр айгүй сони тий эн чинь бүхэл бүтэн 500 жил гэдэг чи хэдэн үе өнгөрөх юм бэ? Тийм. Амар олон үе өнгөрнө шүү дээ тий. Тэгж яхад ерөөсөө тэр ч одоо нөгөө дундаас нэг хос төрүүл төрмөөрдөг. Уул нь тий. Тэггүй байгаа байхгүй. Нутаг нугны үзэлтэй нөхдөд байж тий. Йоо. За. Яста хачин л юм байна. За надаа нэг сонирхолтой мэдээ нөгөө нэг супер баатруудтай нэг хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Гэр бүлэрээ супер баатар. Тэгэнгүүт тэрэн дээр нөгөө нэг тэрэн дээр ингээ мөс гаргадаг залуу байдэн шүү дээ. Тэр залуу ч нөгөө өөрийнхөө алхах замыг төрүүлж мөсөө гаргаад тэгээд дээр нь ингээл алхаад гусаа явдсан шүү дээ. За яг тэрэн шиг робот бүтээсэн. Гэхдээ мөсний оронд ус гэсэн үг. Ерөнхийдөө бол нөгөө усан дээр алхахдаг роботыг зохион бүтээсэн гэсэн үг. За тэгээд тэр нь яасан бэ гэхэлэр ерөнхийдөө бол нөгөө нэг альва роботыг усан дээр хөвүүлэнд бол ерөнхийдөө бол тийм уян хальс нэмгэн хальс хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт одоо хүмүүс яг өмнө яаж хийдэг байсан гэх гэхээр эхлээд нөгөө хальсаа хийчээд тэгээд тэрийгээ ус руу шилжүүлдэг. Тэгэнгүүт ус руу шилжүүлж хоорондоор нэг над шиг жоохон бүтлгөө гар нь урж мурчдаг ч юм уу тийм гэмтэг тохиолдол айгүйх гардаг байсан гинэ. Тэгсэн чинь нэгэн сонирхолтой шийдэл гаргасан нь юу вэ гэхлээр нэг юм усан дээр явдаг шавжнаас water strider гэх монголоор юу юм болоо мэдгүй усан дээр ингээд цохроод идэг тийм шавжнаас санаа авч агаад ингээд яг өөрөөсөө ингээд ийм шингэн полимер бих хасгаад тэгэнгүүт тэр нь тийм нэмгэн хальс болоод харагддаг тийм робот зохион бүтээсэн. Тэгэнгүүт дараа нь тэр лазераар тэр хальсаа зүсэнгүүт яг тэр роботын хөл биеийн хэлбэртэй болоод хөгжчихнэ гэсэн үг. Тэгээд одоо тийм хальстай болчлоо. За робот маань хөвж гинэ. Тэгвэл робот маань яаж хөвөх юм бэ гэсэн чинь тэр хальс нь хоёр өөр давхрахтай. Нэг нь тэгээд тэр хоёр өөр давхрахтай шүү дээ. Тэгээд тэр дээрээс нь дулааны их үүсвэр тусах юм бол хоёр давхарг нь хоёр өөр хурдаар тэлдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг мус одоо нугараад мушграад ингээ урагшлах боломжтой болж байгаа гэсэн үг. Нэг нь одоо ингээд дэлгэж яхад нөгөөтг нь одоо баазагдж яадаг, нөгөөтг нь дэлгэж яхад нөгөөт нь баазагдж яадаг. Тэгээ энэхүү хөдөлгөөнөөр тухайн робот урагшиж яадаг. Тэгээ яг нэг тийм сэлж байгаа юм шиг тийм хөдөлгөөнтэй роботыг хийсэн. Тэгээ ингээд бодонгууд одоо энэ хөвдөг робот бидэнд ямар хамаатай юм бэ гэж бодож иж магадгүй тэгэнгүү зөндөө олон хэрэглээ байж болох юм билэ. Жишээ нь одоо нөгөө нэг усны чанарыг шалгах боломжтой. Тэгэхээр нөгөө нуур голой далаад хэрэг нуур голойг би хэлсэн нөө нуур гол далаад хэрэг хэмжээний бохирдлагаа шалгах боломжтой. Тэгээд нөгөө нэг үерийн үеэр аврах ажиллагаа хийхэд хүмүүс бас туслах боломжтой. Тэгээд дээрээс нь нөгөө нэг байгаль орчны мониторинг буюу ерөнхийдөө бол хэрэг өөрчлөгдөж гин гэдэг хянах боломжтой. Тэгээд дээрээс нь одоо яг энэхүү технологиг заавал усан дээр ашиглахгүйгээр нэмээд нөгөө эмнэлгийн ангаах ухааны технологи болгон ашиглаад нэг тийм одоо хальсыг ашиглаад нэг тийм эмнэлгийн ямар нэгэн зүйл бүтээх боломжтой гэж үзэж байгаа юм билий. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг юм сонирхолтой өөрийгөө гулсуулдаг, усан дээр нөгөө явдаг Есүс Христ шиг роботыг зохион бүтээсэн. Надад бол Есүс Христ гэхээс илүү нөгөө Наруто шиг юм. Наруто дээр ч усан дээргүй гэдэг байсан. Мангар хурдан гүйд штэ нэрээ. Тэр шиг робот хийсэн юм. Тэр шавж чинь нэрээ бас яг адилхан механизмаар усан дээр яваад идэх байх шүү тий. Хөлнийх нь юунууд нь яг усан дээр буухтаа юм жижигхэн давхраг гаргадаг шүү. Тэр нь усны нэгтнаас арай бага тэнгуут ингэж ойж чаддаг тэрэн дээр. Би зөв санаж гин үгүй юу? Буруу санаж ч магадгүй. Яг дээр үед үзчихсэн байна.
Сонирхолтой юм. Тийм. Нуур мууран дээр нуурын ирэг дээр сууж байхад айгүй харагдчихдаг шүү дээ. Би харин тэрийг анх харчаад Наруто энэс санаа авсан юм байна гэж бодсон чинь одоо Нарутого санаа аваад робот ийсэн. За тэгээд дараагийн мэдээ айгуу сонирхолтой биш хөгжилтэй гэх юм уу? Яасан бэ гэхлээр ерөнхийдөө бол шимпанзе байгааз жимсэд айгуу дуртай шүү дээ. Угаасаа бүгд мэдж байгаа те санагч юм бол жимсэн дуртай. Тэгээд дуртай жимсээ харангууд бол баярлдаг, дуу аваа гаргадаг. Ерөнхийдөө бол ингээд хамаг хүчээр очиж иддэг. Гэхдээ зарим жимс бол яг нөгөө бидний мэдхээр бол маш их өндөр хэмжээний этанол буюу спиртийн агуулмжтай байдаг. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг судлаачид 20 төрлийн орчим модноос 200 гаруй жимс цуглуулсан чинь одоо зарим нь бараг тийм этанолын тэг агуулмжтай байсан ч гэсэн зарим нь бол бүр ялангуяа шимпанзений дуртай жимснүүд нь бол нэлээд өндөр агуулмжтай гэж таарсан. За тэгээд ерөнхийдөө бол тооцоогоод үзсэн чинь шимпанзе өдөрт дунджаар 4 кг хүртэл жимс иддэг. Тэгэнгүүт тэр нь ойролцоогоор 14 г этанол болдог гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ нь хүний стандартаар бол нэг шотэ 100 татсантай тэнцүү тийм архийг уудаг. Тэгтээ шимпанзе мэн өөрөө 40 орчим килограмм тэгээд дундаж хүний жин 80 кг гэж үзэх юм бол шимпанзений хувьд шимпанзе өдөрт 2 удаа 100 г татсан юм шиг тийм арх уудаг болох нь бол тодорхой болсон. Тэрийг бас судалж гаргасан. Тэгээд 25 жилийн өмнө Роберт Дадли гэдэг биологч нэгэн сонирхолтой тийм одоо таамгийг гаргаж ирсэн. Тэр нь олонгууд согтуу сармөгчний таамаг. Лаг нэртэй нөгөө нэг эртний хиттийн нэг юм Шавалинта кино хэдэн штэ. Согтуу мастер гэдэг. Тийм согтуу мастер. Тэр шиг нэг тийм таамаг байсан. Тэр таамаг нь юу юм гэхлээр ерөнхийдөө бол хүмүүс архиудаг зан олонгууд одоо бидний буруу биш ээ. Ерөнхийдөө л өвөг дээдсээс гаралтай. Яагаад тэгэхээр ерөнхийдөө бол архитай жимснүүд нь ихвчлэн чихэр ихтэй байдаг. Тэгэнгүүт чихрээсээ бид бол эрч хүчээ авдаг. Тэгээ дээрэс нь нөгөө нэг жимсэнд байгаа спирт нь паразитыг устгах үйлчилгээтэй. Тэгэхээр одоо жишээ нөгөө жимсний алаа чинь өөрийгөө хамгаалахын тулд бол одоо спирт хэрэглэдэг ч юм уу. Гэх мэтэр тийм болохоор бид нэр ерөнхийдөө бол ингээд өөрийгөө хамгаалахын тулд спирт ууж эхэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд баг спирт ууж байгаа миний буруу биш шүү. Ухааны тийм тамлыг гаргаж ирсэн. За тэгсэн чинь тэрхүү одоо онлыг ол гаргаад ерөнхийдөө шимпанзе өдөрт 2 хоног арх уудаг байх нэ гэсэн судалгаа гаргасан. Гэхдээ нэг юм хэлэхэд шимпанзе бол бид нар шиг бол тэгж согтдоггүй. Тэгээ судалгаанд оролцсон ажиллагчид 11 сарын турш шимпанзег харсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд нэг судлаач юу гэж хэлсэн бэ гэхлээр би 11 сарын турш шимпанзег ажиллахдаа нэг ч удаа гуйвж аваа шимпанзе хараагүй гэдгийг ол хэлсэн байгаа. За нэг ийм сонирхолтой хөгжилтэй судалгааг хүмүүс хэлсэн байна. Юу бах те тэр дээр үедээ яг хөө бид нар ч нөгөө янз янзын жимснүүд бид нар ч гэжтэй бидний өвөг дээдс янз янзын жимснүүд энэ тэндээс угаасаа түүж аваад идээд явж байгаа ш. Тэгэнгүүт нөгөө этанолтой эсцэн байгаа жимснүүдийг идсэн хэсэг нь бас амьд үлдсэн байж магадгүй те. Нөгөө хэд нь болохоор паразитаас болоод устдад алга болцсон. Яг тэр үед бол амар би энийг идэл өөрийгөө хамгаалъя энэ төр гэж бодохгүй штэ те. Олдсны л усан штэ те тэр чинь. Тийм штэ. Гэхдээ 2 шот татаад цогтдог хүн байд юм уу? Ер нь. Тэгэл бодол та тэгээ бодонгууд бас хөөрхий 40 кг жинтэйгээ яг биеийн жингээр одонгууд нэг арх гэхлээр бас их юм байна л та тийм. Юу вэ? Тэгээ бас зарим хүмүүс ч хурдан согтсон штэ. Яагаад тэгээд байгаа юм бэ гэхгүй юу? Ман шимпанзе чи бараг 10 пм уудаж байгаа юм штэ. Тэгэхээр чи арга тэгэхээр чи гойвхаар л болж байгаа юм байна л та. За ингээд дараагийн хамтраа ажиллагчаа танилцуулаад. Хасаах өнөөдөр бүр зүгээр дан. За. Гялцуулчих. Тийм гэдэг гялцуулчих. За дараагийн хамтраа ажиллагч маань болохоор энгийн бөгөөд төгс Хадалабо гэдэг ураатай Японы Рото компани байгаа. За нэрээ ингээ анзаараадсан чинь түрүүнөө нэг Дана хэлсэн шүү дээ. Бидний нүдэндээ тусаадаг тусаалагчаар Ротогийн хэлсэн шүү дээ. Ингээл нэг дөрвөлжин хэлбэр мэлбэртэй, талс хэлбэртэй нүдэндээ тусаадаг тусаалгууд юм Ротогийн гэж зааж идэх те. Тэр ер нь бол Рото гэдэг нь бол ийм бас им үйлдвэрлэдэг тийм компани байгаа. Японы. За тэгээд тийм им үйлдвэрлэдэг компани маань одоо ингээд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэрийг нь бол одоо манай энэ компани Хадалабо Монголиа гэдэг компани маань оруулж ирж байгаа юм байна. За ер нь бол маш олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн байж байгаа. За сүүлийн үед бол зөвхөн эмэгтэйчүүд ихээс гадна эрэгтэйчүүд маань ч гэсэн арьсаа мэдээж арчлахыг хүсэж байгаа тий. Арьсаа бас чийгшүүлмээр байдаг.
Чи яг над руу хараад байгаа тийм. За тэнгууд зэн манай эмэгтэйчүүдээс гадна одоо зөвхөн одоо эрэгтэйчүүд маань хүртэл одоо ингэж энэ ямар бүтээгдэхүүний арьс арчлагын бүтээгдэхүүн хэрэглэх юм чи айгүй олон төрлийн байна шүү дээ. За дээрээс нь тэр цэм одоо нэг хамгийн чухал дээрээс одоо нэг тийм хүмүүсийн сонгож чадахгүй байгаа зүйл нь чигшүүлэгч бүтээгдэхүүн байт юм байна. За энэ чигшүүлэгч бүтээгдэхүүн дотроосоо бас юугаа сонгох вэ? Энэ зөвхөн одоо эмэгтэй хүний асуудал биш болчихлоо шүү дээ. Арьстай хүн болгоны л асуудал шүү дээ. Арьстай хүн болгоны л одоо асуудал шүү дээ. За тэгэхээр гоо сайхны бүтээгдэхүүнийг бол зөвхөн эмэгтэйчүүд чи эрэгтэйчүүд. За дээрэс нь арьс нь хуурайж байгаа. Арьсаа чигшүүлмээр байгаа. Энэ бүх хүмүүс сонсороо. Ер нь сүүлийн үед арьсны хуурай шилэгдэж зүйл бол маш их ихсэж байгаа гинэ. За тэгээ дээрэс нь хүний одоо энэ арьсны чигшлийг хадгалж яадаг энэ гиалуроны хүчил гэдэг тийм бодис байт юм байна. Угаасаа хүнд бол ингээд 20 нас хүртэл нь бол ингээд ялгарч яадаг. Тэгэхээр ер нь бол залуу хүмүүс буюу одоо 20-оос доош насны хүмүүс бол байглаасаа гиалуроны хүчил ялгарл сайтай байдаг болохоор нүүрэн арьсны юм гоё толгор те юм чигшил сайтай байдаг бол 20-оос дээш болоод эхлэхээр нөгөө нэг хүчлийнх нь ялгаралт нь буураад нэгэсэнд одоо бид нар бол ингээд юунд өртдөг юм байна. Одоо те хууршилт өртдөг юм байна. За тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань Японы хадалабогийн бүтээгдэхүүн маань болохоор энэ одоо гиалуроны хүчлийг анх удаа ингэж чигшүүлэгч бодис боёо чигшүүлэгч нь тониктой зориулж ингэж хийсэн гэдгээр маш тийм өвөрмөц цоошин бүтээгдэхүүн байдаг байсан байна. За тэгээд энэ бүтээгдэхүүн болохоор ерөөсөө зөвхөн одоо ганцхан төрлийн биш одоо 3-8 төрлийн гиалуроны хүчлийг агуулсан байдаг. За тэгээд үйлчлүүр нь арьсны одоо өнгийн хэсэгт орох уу, гүн хэсэгт үйлчлэх үү, одоо хэр сайн одоо гүнзгий чигшүүлэх вэ гэдгээр ялгаатай байт юм байна. За энэ өөр бас зөвхөн гиалуроны хүчлээс гадна гоо сайхны бүтээгдэхүүнд ордог ус нь болохоор эмний одоо бүтээгдэхүүнд ашигладаг усыг ашигладаг. За нэгэсэнд одоо эмэнд ашигладаг ус гэдэг бол ямар ариун нандин байх хэрэгтэй вэ? За тэгэхээр ийм одоо усыг бол бас ашигладаг гэдгээр нэ эмийн компани гэдэг утгаараа гоо сайхны бүтээгдэхүүндээчсэн тийм төрлийн ус ашиглалт юм байна. За тэгээ дээрэс нь энгийн бөгөөд төгс гэдэг ураатай гэж байгаадаа зориулаад ерөөсөө элдв юм. Одоо хэрвээ чигшүүлэгч тоник байх юм бол чигшүүлэгч тоникол хийн. Одоо тэр дотор байгаа тэр гиалуроны хүчил нөгөө нэг эмийн ус хоёроо л хийн баг. За тэгээ өөр баг хийх гэсэн. Өөр элдв юм зэ хачаач үнэр амд оруулагцсан амтанд одоо хайшээ. Одоо дээрэс нь шээ те янз бүрийн саамаа хачаач мөнгө энэ төр те ингээ оруулдаг тийм илүү дутуу юу ч байхгүй ерөөсөө энгийн бас төгс ийм бүтээгдэхүүн байт юм байна. За энэ ямар ч хэлсэн бүтээгдэхүүн дотроос нь хамгийн одоо энэ онцлог болон хамгийн их борлуулагддаг энэ угаасаа чигшүүлэгч тоник юм. Тэглэж бусад одоо компаниудаас ялгардаг бүтээгдэхүүн болохоор энэ одоо гиалуроны хүчлийг агуулсан чигшүүлэгчтэй тоникийг авч хэрэглээрэй. За ямар ч дээрээс нь нэмж сонирхолтой Японд болохоор 1 наснаас дээш хэрэглэж болно гэдэг заалттай болцсон байна. За тэгэхээр одоо юу тэр 20 наснаас доош байсан ч хамаа авахгүй. Ер нь бол сүүлийн үед одоо энэ чиг одоо энэ ер нь бол чигшил маш багасж байгаа. Тэр зам хотын орчинд бол хүний одоо энэ арьсны хуурайшилт гэдэг бол маш их ихсэж байгаа энэ үед заавал 20 нас хүрсэн хүрэхгүй гэхгүй 1 настай хүүхдэртэл энэ тоникийг хэрэглэх боломжтой болохоор энэ ямархан одоо тийм те танд одоо харшил өгөхгүй эрүүл мэндэд чинь сөрөг нөлөөгүй гэдэг нь бол эндээс харагдаж байна. За хэрвээ энэ бүтээгдэхүүнүүд хэрвээ сонирхож байгаа юм бол Онс эмийн сангийн бүх салбаруудаар мөн GGI Beauty одоо нэрийн дэлгүүрүүдээс худалдаж авч болох юм байна. Хэрвээ дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал Roto Hadalabo Mongolia гэж Facebook-ээс хайгаад тэгээд авах боломжтой байна шүү дэлгэрэнгүй мэдээллийг. За баярлалаа. Хамтран ажилласан байгууллагатаа. Баярлалаа. За бэлгүүнийхээ мэдээлэл рүү орох уу та. Би айгу токсик харилцааны тухай мэдээлэл олж уншсан. За 7 хоног. Тэр нь гэхдээ хүн хоорондын токсик харилцаа биш. За. Сансрын объектуудын хоорондын токсик харилцааны тухай. Та хоёр юу сонсчихсон уу? SoundCloud гэдэг хамтлаг хинэ Крис Корнелли сонсож байгаа. SoundCloud ч нэг дууны үйлчлэл үү? Тий, дууны үйлчлэл гэж үгдэх юм байна. Ой, SoundCloud гинэ Soundgarden шүү. Бүр мар. Тий, Soundgarden тий. Soundgarden-ы Black Hole Sun гэдэг дуу байдаг шүү дээ. Хар нүх нар гэх юм уу те монголоор. За тэгэхээр тэрэн шиг юм ажигласан байгаа юм. James Webb Space Telescope. Өнгөрсөн 7 сарын сүүлээр ажиглаад за тэгээ ерөнхийдөө нөгөө баахан маргаанууд нь явсаар байгаа. За ямар ч байсан энийг бид нар бүрэн батлахгүй ч гэсэн нэг ийм ажиглалт байна манайхан тий. Яг энэ бол ингээд 100% батлахаа биш их тийм онцгой ажиглалт байна гэдэг ажиглалт хийсэн. Тэр нь юу вэ гэхээр James Webb-ээр хэдүүлээ ингээд ертөнцийн захыг харъя тий. ертөнцийн бүр хязгаарыг харангууд
ханаас ч юм жижиг айгу бүдэг улаан цэгүүд харагдаад идэг юм байна л да. Тэгээ нөгөөдүүл нь тодорхой хэмжээнд айгу их заяа. Нэг гэсэндээ би дурангаараа тэнгэрийн хязгаар руу харсан чинь өөр дурангаар харагдахгүй. Джеймс Веб шиг лаг дурангаар харсан чинь нэг юм улаан толбууд харагдаад байдаг. За тэгээ энэ толбууд нь юу юм бол гэж судалсан. Хамгийн сүүлийн одоо спектрийн анализыг хийсэн эрдэмтэд ямар таамаглал дэвшүүлж байгаа вэ гэхээр их хачин. Тэр нь юу гэхээр наа чи ерөөсөө од биш гэж байгаа юм. За наа чи ер нь од биш юм байна манайхаа. Наа чи ямар ч нэг юм маш халуун газ бол байгаа юм байна тий. Плазмын төлөвтэй тэгээ гэрэл гаргаж байгаа юм байна. Гэтэ ямар ч юм цөмийн нэгдэх уруулаас болж гэрэл гараагүй. Харин наад халуун плазмын чинь төвд нь хар нөх байгаа юм байна гэж таамагласан байна. Тэр яаж юм гэхээр анх ингээд маш их хэмжээний плазм байгаа шүү дээ. Big Bang болсны дараа нөгөө плазмууд чи од болох гээд байж ангууд тэнцээд хар нүх үүссэн. Одных нь оронд хар нүх үүсээд нөгөө хар нүх нь ойр орчмынхаа маш их плазмыг өөртөө татаж авч яхад гадуур аим плазм бүрхүүлтэй болцсон байгаа байхгүй. Тэгээ төвд нь хар нүх үйж идэг. Нөгөө хар нүх рүү унж байгаа плазм нь хоорондоо үрэлтэнд ороод амар өндөр халуун ялгаруулад гэрэл цацруулж яадаг. Тэгээ энэ нэг ойролцоогоор их тесрэлтээс 1.1 тэрбум жилийн дараа үүссэн байх магадaltaй гэж байна. Чинь бүр ертөнцийн захыг харж байгаа шүү дээ бид нар. Тэгээд иймэрхүү маягийн юмнууд ажиглангууд энэ юг тайлбарлаж байгаа гэхээр бид нар өнөөдөр зарим төрлийн ялангуяа яагаад манай ертөнцид ийм их хэмжээний хит хүнд мастай хар нүх байгаа юм мэддэг байхгүй. Супермассив black hole-ууд маш их байдаг. Энэ популяц яаж үүсдэг юм мэддэг. Тэгсэн чинь анхандаа магадгүй хар нүх ингэж үсээд тэгээ гадуур нэг юм од шиг бүрхүүл үүсцэн тий. Эн чинь ирээдүйдээ агүй хурдан тижээгдэд маш том хар нүх болчихно шүү дээ. Ийм маягаар энэ их олон хар нүхнүүд чинь үүссэн юм шүү гэдэг таамаглалыг одоо батлах маягийн одоо дэмжих судалгаа болсон байна л да. Гэтэ одоохондоо бол яг энэ анализыг хийсэн эрдэмтэд бол энийг битгий одоо шууд 100% баталгаа гэж хүлээж аваарай тий. Яг хөө бидэрт ийм гоё модель байна. Энэ ингээд таарж байна. Энэ маань ийм хоёр төрлийн асуудлыг бол шийдэж чадж байна гэдгийг харуулсан байна. Тэгсэн нөгөө талаас энийг дэмжих дахиад нэг сонирхолтой судалгаа гарсан байна. Тэр нь юу вэ гэхээр энэ хятадд эхлээд бүртгэсэн байна. Хятадын нөгөө нэг Эйнштейн телескоп гэдэг. За дараа нь Америкт бүртгэсэн. Юу бүртгэдэг вэ гэхээр GRB гэж үүдэг. Gamma ray burst гэдэг. Одоо гамагийн маш богино цацрагалт гэсэн үг байхгүй. Заримдаа ингээд тэнгэрийн нэг мужид амар хурц гэрэл гараад алгуулчихдаг байхгүй. Дахиж юу н тэндээ бараг гардуу. Тэгээ тэр хурц гэрлийн энергийн тооцоод үзэх юм бол бараг их тесрэлтийн дөнгөж дараахан байхаар хэмжээний юм асар өндөр энергитэй одоо сорсоос ихээс гарсан байх хэрэгтэй байдаг. Тэгсэн чинь сая ерөөсө 7 сарын 2-нд 7 сарын 3 4 гэх юм 2 3 өдөр байна. Яг тэнгэрийн нэг мужид яг тэр GRB-ийн хит дахиж ассан байгаа, асаж унтарсан байгаа байхгүй. Нэгсэндээ бидэрлөө нэг харийн соёл иргэншил дохио явуулж байгаа юм шиг харагдсан байна л да тий. Яг зарим нь бол энэ харийн соёл иргэншил байж магадгүй энэ төр гэл юмс. Тэр бол шал худлаа гэдгийг хэлсэн ба. Ягаад гэхээр энэ бол ерөөсөө л манай галактикийн гадна байгаа үзэгдэл байна гэдгийг олж мэдсэн байгаа байхгүй. Ерөөсөө гадна байгаа үзэгдэл байх хэрэгтэй гэдэг. За тэгсэн өөр нэг юм нь юу вэ гэхээр GRB нэг газараа 2 удаа астдаггүй гэдэг нь аянг нэг газараа 2 буудаггүй гэдэгтэй адилхан байхгүй. Тэгэхээр айгүй хачирхалтай процесс болоод энэ яасан гэсэн чинь нөгөө түрүүнийх шиг юм хар нүх гадуураа юм одны газар бүртгэгдсэн байжгаад нөгөө бүх хамаг газаа өөртөө сороод дуусчихсан шүү дээ. Тэгээ ингээ асар том хар нүх болно. Гэсэн чинь энэ дээр болохоор дээр үед байсан нэг хар нүхийг нэг од ингээ тойрж эргэж жагаад тэнгууд нөгөө хар нүх ч одоо тас татаж хаяаш тэнцээ шууд. Тэгсэн ихний тас таталтаас амьд үлдчихгүй юу нөгөөтг нь. Тэгээд тойрж эргээд буцаж тойрж явахдаа дахиж тас татагдаад тэрнийх нь гэрэл бидэр дээр ирээд байгаа юм шүү гэдэг ийм таамаглалыг тэнцээ гаргасан байна. Бас бүрэн батлагдаагүй. Гэхдээ энэ процесс бол өөрөө нөгөө ихний Джеймс Веббийн ажиглалтаа бас таарж иж магадгүй тий. Магадгүй энэ маань өөрөө энэ бүх ажиглалтууд хоорондоо таарж иж магадгүй. Тэгсэн энэтэй холбоотой бүр яг адилхан нэг юм хэмжсэн юу вэ гэхээр хар нүхийг тойроод эргэжсэн од супернова тесрэлт хийсэн байгаа байхгүй тий. Яг бас 7 сарын гэхээр хийсэн хэмжилт гоё. Хамгийн анх бол 23 оны хэмжилтийг хийсэн юм байна л да энэ астрономийн хэмжилтийг. Тэгээд яг юу байж болох вэ гэж судалж байгаа. За өнөөдөр бол энэ хүн төрөлхтний хамгийн анх бүртгэж авсан гэж байна. Од хар нүхийг тойрж эргэж жагаад хэд шин одны тесрэлт хийгээд алгуулсан. Ийм зүйл хийж болох юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ нөгөө хар нүх гэдэг чинь оддын эволюц хүртэл нөлөөлөх юм байна те. Галактикийн эволюцд бол маш хүчтэй нөлөөлж идэг. Тэгэхээр оддын эволюц хүртэл нөлөөлдөг ийм чухал объект юм байна. Тэгээ яагаад токсик харилцаа вэ гэхээр ерөөсөө бүгд агуу юм
хэцүү дуусж байгаа юм тийм. Нэг хар нөхөр нь хажуудлынх нөхрийн энергийг сороол идэг эцэст нь байхгүй болдог тийм. Нэг нөхөр нөгөө тойрж байгаа одны яаж нөгөөтгтөө нэг ойртож чичвэл холдоол нэг ойртож чичвэл холдоо салыг сарж чадахгүй тийм. Нэг ийм дандаа токсик харилцаанд ордог юм систем байгаа байхгүй. Тэгээ яг ганц гоё энэ токсик харилцааны ачаар одод болон манай галактик гэдэг систем бол ингээд оршин тогтноход айгуу чухал, эволюцид нь айгуу чухал юм байна. Энд чинь магадгүй одоо тэг хүн төрлөختөн үүссэн одоо нэг нарны аймаг үүсгэхэд хүртэл айгуу чухал нөлөө өгдөг юм байна гэсэн ийм сонирхолтой судалгаанууд гарсан мэт. Надад бол их гоё санагдаад байгаа нь юу вэ гэхээр ертөнц бол хязгааргүй том шүү дээ. ертөнц хязгааргүй том юм чинь ертөнцид яагаад голдоо төвдөө хар нүхтэй тийм объект байж болохгүй гэж тэ. Тэгээд тойроод ингэж плазмаар бүрхэгдсэн. Нэг гэсэндээ эн чинь нэг юм хөрсөн дотор бид нар үр суулгадагтай адилхан байгаа байхгүй тий. Плазмын төв дотор хар нүхний үр суулгацсан. Нөгөөх нь ирээдүйд томроод асар том хар нүх болно тий. Тийм байдлаар айгүй гоё санагдтыг. Би эхэндээ энэ баг боломжгүй байх гэж бодсон чинь юуг нэг Science дээр хэвлүүлсэн пейперийн хальт гүйлгэж харсан чинь амар лаг одоо estimate-үүдтэй юм байлээ. Ер нь ийм юм баг байх ёстой маягийн юмнууд бичсэн авторууд нь тэр их гоё санагцсан. Бусдууд нь тэр GRB бол айгүй өрмөцөлтөө. Ягаад тэгэхээр энэ GRB-нуудыг өнөөдөр бид нар судлаад яг жинхэнэ яг оригиныг сайн мэдэж чадахгүй байх. Яг юунаас ирээд байгааг нь мэдэхгүй. Тэгээд анх GRB-г чи бид нар бүртгэж авч явахдаа харийн тохио гэж боддогсон. Одоо бол ямар ч гэсэн харь гаригийн тохио биш. Хар нүхтэй бол маш хүчтэй холбоотой байна. Гэтэ яг нарийнда ямар процессээс болоод байна гэдгийг сайн ойлгож чадахгүй яа одоо. Тэгэхээр ийм сонирхолтой зүйлүүд токсик харилцааны түүхүүд одоо орондоо өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд болсон байна. Ямар сонирхолтой. За хэдүүлгийн цаг болсон болохоор нэвтрүүлгээ өндөрлөө. За Хятадаас бэлгүүн Америкаас Дана Монголоос хасаа миний бие оролцлоо. Манай гадаад дотоодын 7 хоногийн шинжлэх ухааны мэдээ ийхүү дуусч байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Аялалтай бонд 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Apex Capital үнцаасны компани болон энгийн бөгөөд төгс Хадалаа бориотой Японы Rota компани оролцлоо. Уг нэвтрүүлэг NTV телевизэн, Од Мөндөр радио 83.3, 107 хос толгион мөн YouTube сувгуудаар тус хүрлээ. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.